Сайн бацгаана уу? Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсад бол хаврын тэргуун сарын шөнийн 2-ны өдөр тохиож байна. Би болохоор хувьдаа одоо ингээл чиз кейкээр ингээд жоох идээдсэн. Тэгэхэд бач байна да. За тэгээд өнөөдрөөс би өөрийнхөө подкастыг эхлүүлье гэж бодсон байхгүй юу? Тэгээд яг хүн үзчих магадгүй үзэхгүй ч ер нь л баг үзэхгүй л ах. Тэгтээ одоо яах вэ? Зүгээр л ямар ч байсан өөрийнхөө үзэл бодлыг ингээд гоё гаргаад ярих гэж бодсон. Тэгээд дараа нь үзэхэд ч гэсэндээ магадгүй би 20-д настай байхдаа ингэж ийм бодолтой байсан байна. Одоо дараа нь үзээд ингэж өөрчлөгдсөн байна. Эсвэл хിവэрэ байна гэдэг ч юм уу. Эсвэл намайг нэг ганц хоёр хүн үзэх юм бол тэр хүмүүстэй ч гэсэндээ би үзэл бодлоо солилцоод ингээл гоё юм гэж бодсон. Тэгээд би хамгийн ихнийхээ сэдвээр одоо юу сонгох уу, юу ярих уу гэж бодож байгаад сонгосон сэдв маань гунигийн тухай сэдв байгаа. Надтай хамгийн ойрхон юм болоо гэж би бодож сонгосон. Тэгээд гуниг гэл тэгэхээр ер нь бол надад нөгөө нэг юу санаанд ороод идэх вэ? Хоёр юм санаанд орж байгаа. Нэг нь болохоор нөгөө нэг юм тархин дотор нөгөө нэг юм жижигхэн хүмүүс байгаа гэдэг нэг юм хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Тэрний нөгөө нэг юм цэнхэр гуник гэдэг нэртэй нөгөө нэг юм цэнхэр байдаг шүү дээ. Тэрийг хүмүүс үзээд ер нь л гуниглах мэдрэмж байх хэрэгтэй юм байна шүү гэдгийг хүмүүс үл үед амар ойлгож байгаа юм байна гэж би хараад байгаа байхгүй юу. Хоёрдугаарт нь гэх юм бол нөгөө нь юу вэ? Францын зохиол сайн гуник минь гэдэг жижигхэн нөгөө тагтаагаас гаргасан юм жижигхэн зохиол байдаг шүү дээ. Тэр бас их санаанд ордог байхгүй. Би тэрийг бүр 10 жил мэл нэлээд хэдэн жилийн өмнө уншижсэн. Тэгээд би ч угаасаа өөрөө 10 жилийнхэн 10-11 дугаар ангиас хойш одоо гуник гэдэг юмтай бүр үнэхээр амар нөхөрлсөн байхгүй юу. Би бүр үнэхээр одоо нөгөө нэг юу хэлэхээр юм бол эмо орох гэдгээр бол үнэхээр эмо орсон. Яг би одоо ч гэсэн эмо л та. Гэхдээ яг тэр үеэс ахуулаад 10-11 дугаар ангиас ахуулаад 2-3 жилийн хугацаанд би үнэхээр гүнзгий юм орсон. Тэгээд яг одоо ингээд буцаагаад ботход ингээд жоохон сэтгэл готрол гэдэг юм руу орох гээд исэн юм уу да гэж би хараад байдаг байхгүй юу? Яг бол ороогүй байх гэж бодож байна. Гэхдээ ер нь бол маш төхөө очсон. Айгүй хэцүү байсан. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг юм ямар шалтгаан байхгүй. Одоо ойр дотны нэг юм нас ороогүй би учиргүй одоо надад ингээд тохиолдоод байсан муухай юмнууд ерөөсөй байхгүй. Тэг үг тийм хүн амтанд хаягдаагүй те. Хичээл ном маань бүгд зүгээр сайхан ингээд гоё явж исэн. Манай гэр бүл зүгээр байсан. Найз нөхөд зүгээр байсан. Тэм хүртлөө л би амар гуниглаасан байхгүй. Бүр зүгээр яж байгаад уйлчдаг ч юм уу те. Зүгээр яж байгаа л хитрхийх гуниглал бүх юм хар бараан санагдаал ингээд ямар ч амьдрах хүсэлгүй болсон. Тэ зүгээр ингээд хин нэг намайг ингээд алан гэдээ ярих юм бол тэр нь надад нэг тийм онц биш санагдах болцсон ч юм уу те. Яг ингээд амьдрал дээрээ зүгээр ингээд гоё инээгээл найз нөхөдтэйгээ гоё ингээд явдаг ч гэсэндээ яг ингээд дотроо болохлээрээ нэг л биш болцсон байна гэдгээ бол ингээд яг тэр үедээ ингээд сайн ойлгохгүй ямар ч байсан л би гуниглал юм орол тэнгуут би угаасаа л миний үеийн хүүхдүүд ингэдэг байх гэд боддог байсан чинь одоо бодохоор бол жоох асуудалтай байсан юм шиг байгаа. Тэгтээ надад тэр үед ч гэсэндээ ингээд миний нийлдэг байсан найз нөхөд ч гэсэндээ нэг тиймэрхүү ингээд одоо би ингэдэг гэд ярих юм бол тэр хүүхдүүд ч гэсэн нэг тиймэрхүү юм мэдэрдэг байсан болохоор би нэг сүртэй ер нь бол тоодг байсан байхгүй. Би ямар ч гуниглалсан. Тэгтээ яг гунигладаг байсныхаа хүчинд бол би одоо зөндөө олон гоё гунигтай номнуудыг олж уншаал, зөндөө олон гоё шүлгүүдийг олж уншаал, зөндөө олон гоё шүлгүүд бичээд гоё шүлэг бичээд гэнэ өөрийгөө. Тэгэл ямар ч байсан тажгүй сайн авч гарсан гэж би бол өөрийгөө боддог тэр зүйлсээс. Тэр зүйлс одоо ер нь бол тэр аимшигтай гунигтай байдлаас ингээд гарахад хамгийн тусалсан зүйл бол надад бол уран зохиол байсан. Тэгээд дээрэс нь миний найзууд байсан гэж бол би боддог одоо. Тэгээд хүмүүс одоо ингээд намайг хэрвээ сонсох юм бол 10 жилийн хүүхдүүд ч юм сонсох юм бол те гуник гэдэг зүйл бол үнэхээр байж болно. Бараг байх ёстой. Хүн бол ингээл байнга жаргалтай байгаа энийг л явна. Охин бол бараг тэр бол галзуу тэнэг хүн шүү. Тэгэхээр хүн гуниглах ёстой. За юу гуниглаж явах ёстой. Гэхдээ тэр нь жоохон хитрээд ах юм бол магадгүй асуудал болж магадгүй. Зарим найзууд
маань бүр ингээд намайг үнэхээр сайн мэддэг найзууд маань бол тий бүр надад ингэж хэлдэг байсан шүү дээ. Би чамаа ингээд урт наслахыг хармаар юм шүү гэж хэлдэг байсан. Тэгэхээр би тэр үед бол ямар хуу байсан нь бол ойлгомжтой байгааз. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шүү дээ тий. Хүн өөрийнхөө мэдрэмжүүдийг сулж явах хэрэгтэй байхгүй юу? Яаж байгаа юм гэхээр хүн ингээд гониглахаараа одоо сэтгэл санаагаа засгаад ингээд жаргалтай юмнууд үзээд ч юм уу тий амар нийгмийн хошин шог үзэх ч юм уу эсвэл эсвэл санаагаа засна гэж гал шоовддаг ч юм уу ууж иддэг ч юм уу хүн амьтантай уулздаг ч юм уу тий тийм хүмүүс байдаг яг хөө тэгээд засагдаад гоё болж ивэл окей а би болохоор яадаг вэ гэхээр харин ч бүр эсрэгээрээ бүр юм гонигтай кино үздэг гонигтай дуу сонсож уйлж муулаад бүр өөртөө бүр ингээд орчин мөрдүүлчихдэг заа гонигтай юм уушаал ингээл бүр яг эморх тусмаа бүр амар гоё гонигтай бүр яг юм гонигтай хайрын шүлэг мөлөг олж уншмаар санагддаг шүү дээ. Тэгээ нөгөө шүлгээ олоод уншчихаар ингээл гэл санаалтал тэр нь бүр надад амар гоё санагддаг. Эсвэл тэгэл сайхан уйлна. Одоо ч гэсэндээ би ингээд заримдаа гинтгэнд уйлчдаг заяа. Зүгээр ингээл ажиллаад харж явж байгаа л хичээлээ тарж явж байгаа л гэрэл рүү хараал ингээл зүгээр л халахаал явж байхдаа гинт зогсоол шууд очир зүггүй ингээд уйлдаг заа. Тэгэл уйлж байгаа л гэл ингээл тэр амьсгаа авах мэдрэмж надад амар гоё санагдаад байдаг ш. Тэгээд тэр чинь ингээд тайвширч чинь эсвэл би хүмүүсийг бодох юм бол харцангуй нөгөө нэг юмнуудаа гаргаж чадаад байгаа юм болов. Хүмүүс чинь бас ингээд уйлахгүй ингээд дотроо тэсэл яваад идэв штэ. Тэр хүмүүс л амар хэцүү байдаг хаа. Би болохоор ядчил ингээд уйлаад ингээл гатгшлуулчаад байна штэ тэ. Тэгэхээр бол ер нь л гайгүй. Тэгэхээр 10 жилийн хүүхдүүд ингээд сонсож байгаа юм бол яг угаасаа тэр үеийн хүүхдүүд угаасаа л бүгд тийм одоо сэтгэл зүйн асуудал гардаг. Ягаад тэгэхээр тэр чинь юм гормоны өөрчлөлт явагдаад байгаа шүү дээ. 11, 12 дугаар гэдэг чинь угаасаа стил тийм юм явагдаж байгаа үе байхгүй юу? Тэнгүүд тэрийг хитрхээ бас амар хүн дээр хүлээж авч болохгүй. Шууд л би сэтгэл готролтой болчлоо. Одоо би баг юу өгөх бах ч гэдэм үү те нэг тиймэрхүү юм бол бодоод иж болохгүй. Тэрийгээ зүгээр л юм байдаг мэдрэмж гэж өөртөө хүлээж авах хэрэгтэй. Би бол үгүй би амар заагаад байгаа юм шиг арчлаа. Би зүгээр цаагаагүй шүү. Би зүгээр л өөрийнхөө туршлагаа суулцсан. Яг үндэ тэр наадах тийм ээ угаасаа би зааж болохгүй. Тэгэхээр зааж болохгүй. Ягаад тэгэхээр би чамд тий за хэрвээ одоо үнэхээр сонсож байгаа юм бол чамд тохиолдож байгаа мэдрэмжийг би мэдэхгүй учраас би бол ингэж хэлэх бол хэрэг байхгүй маань. Тийм байна. Угаасаа л ингээл би ч гэсэндээ 10 жил жоохон бахта хүн надад те чи бүр хитрхи драматик байна гэх хэрэг юм бол би тэр үед ойлгохгүй байсан шүү дээ угаасаа. Яагаад миний мэдрэмжийг мэдэхгүй гэж ингээ юу гэдэг аа те гэж би боддог байсан гоё тэргүй тэгж хэлэхгүй л те. Гэтэ би тэгж боддог байсан байхгүй. Тэгэхээр магадгүй одоо ч гэсэн тэр хүмүүс тэгж бодож байгаа. Тэгэнгүүт одоо юу гэдэг би ингээд одоо том болчихгоотлаа. Наадах чинь угаасаа тийм мэдрэмж биш ээ. Шибтэй тийм зүрхтэй хүлээж аваад наадах чинь угаасаа тийм биш гэж бол би хэлж болохгүй байхгүй юу. Ягаад гэхээр одоогийн тэнд байгаа одоо 16 таа байсан миний одоо бодол мэдрэмж одоогийн миний бодол мэдрэмж шал өөр учраас тэрийг бол угаасаа яг адилтгаж ингэж харьцуулж хүлээж авч угаасаа яагаад ч болохгүй мэн гэдгийг сая ярьж байхдаа ойлголоо. Тэгээ тийм байна. За тэнгүүт дараагийнх нь болохоор бид нэр гонигтай үе яаж даванд хулж болох вэ гэж байгаа байхгүй юу. За хүн одоо гониг болгон ерөөхдөө янз бүрийн л очир шалтгаантай байна л та. Эхлээд саяны ярьсан шиг бол ямар ч шалтгаангүйгээр бид нар гониглож болдог байхгүй юу. Зүгээр л цаанаасаа ингээл улирлаад агаад ч юм уу тэгээ гониглчдаг шүү дээ. Эсвэл зүгээр л ингээд нэг тийм хүнд хэцүү ингээд юм тухгүй өдр байна. За эсвэл бид нарт ямар нэгэн шалтгаанууд байдаг тийм үү. Ажил төрлөөс болоод хичээл намнаас болоод өөртөө хитрхи хүнд очиж өөрчлөл тэрийгээ ингээл одоо юу байдгийг өөртөө хитрхи хүнд очиж өөрчлөл тэрийгээ заавал давах хэрэгтэй гэл өөрийгөө хүчлээл зовоогоол эсвэл өөр хин нэгний дарамж халт байдаг ч юм уу маш олон шалтгаанаас болж гонигддаг. Тэгээд тэрийгээ өөртөө ингээд юм хар нүх болгоод хар чулуу болгоод ингээд байлгаад байж бол ерөөсөө болохгүй гэдгийг бол би амар сайн мэдчихэж байна. Тэгэх тусам бүр амар өвдөнө. Би гониглохаар ч хэлэх юм бол миний ходоод амар өвддөг байхгүй. Тэгээ тийм учраас ингээд яад төгчүүлсэн тэгэл одоо гаргах хэрэгтэй. Өөрийнхөө нэг жоохон хэцүү байчаараа тэрнээсээ гарах, өөрийгөө тэр юмнасаа гаргах аргаа олох хэрэгтэй юм шиг байгаа хүн.
Би болохоор ингээл нэг гонигтай ингээл юм болол улам гониглж байгаа л тэгэл гайгүй болчдөг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яаж иж байгаа л тэрнээс гарах хэрэгтэй. Би чинь улам гониглаад тэгээд тэр нь ингээд гайгүй болж гин гэсэн үг байхгүй. Тэрнээс биш би өөрийгөө улам ингээл хэцүү болгоод улам хүн юмр унгаад байгаа хэрэг бол биш. Бүр үнэхээр унаад ах юм бол би чинь бас өөр арга бодъё шүү дээ. Тэгээд үнэхээр л гарч ордог ч юм уу тийм арга бодно. Тэнгүүт хүн өөрийгөө эдгэх юмудаа заавал олж авах хэрэгтэй. Хүний сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол бүр үнэхээр чухал зүйл. Ингээл сэтгэл өвдөөл эхлэх юм бол дагаал бие өвддөг. Тэгээд бас гоник биш үү те нойртой амар холбоотой. Би саяхан намар заяа зөөгч гэдэг байсан байхгүй юу? Өөр газар. Тэгэхэд тэнд би шөнийн 2-оос тардаг байсан. Тэгээ шөнийн 2-оос тараад гэртээ хараад би чинь 3 4 гээд баг унтж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үед ингээд надад хэцүү юм бол ерөөсөй байгаагүй заяа. Би угаасаа л нэг орой унтдаг. Угаасаа л орой унтдаг учраас надад нэг бол тэр нь хэцүү байгаагүй. Ажил дээр ч гэсэндээ л нэг амар л стрессгүй. Яг хай бол стресстэй ингээд жоох уурлахгүй байдаг. Гэхдээ бол учиргүй дарамт марамттай хэцүү юм бол надад ерөөсөй байдгүй байсан байхгүй юу? Тийм мөртлөө би ингээд амар стресстэй ч эхэлсэн. Тэр чинь шалтгаангүйгээр юм шиг надад санагдаад байгаа байхгүй ингээд яг учиргүй намайг дарамтлаад ингээд байх юм байхгүй мөртлөө л би ингээд учиргүй стресстэй л уур хүрээл тэгэл орой болохоор л гуниглаал бүр ингээд ямар ч амьдралыг итгэхгүй болж эхлэсэн байхгүй. Тэгээ тэр чинь би бүтэн орой авч чадахгүй болохоор тэгээдсэн байгаа байхгүй. Бүтэн оройгоо тэгээд дээрэс нь би зүгээр л одоо тэр чинь шүн нөгөө нэг уц муцаа үзээд ч юм уу эсвэл нойр өрөхгүй тэгж одоо нойр алдах биш бүр ядарч нойр алдаад тийм шүү. Шөнийн 2 цаг хүртэл ингээд ажиллаад учир үзэг ингээд амар хөдөлгөөнтэй байгаа ш тэр чинь. Тэгэж хөдлөөд ядраад исэн чинь би амар миний сэтгэл зүй бол амар хэцүү болж эхэлсэн. Амар ядраал би ингээд зүгээр юм ярмааргүй санагдаал тэгэл амар гуниглаад ахаар чи нөгөө нь ингээд энэ нүгээр ингээд амар өвддөг. Ходоод гэдсэн өвддөг. Тэгээ тэрнээс дахиад миний бие бас өвдөж эхэлсэн. Дахиад эмнэлгээр аваад. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэндэ бодъё гэж бодож байгаа юм бол эхлээд бас биеийнхээ эрүүл мэндийг бодож явах хэрэгтэй. Дархлаагаа амар сайн дэмжиж явах хэрэгтэй. Сэтгэл зүйн эрүүл мэндэ яг анхаарыг гэж бодож л ах юм бол нэрнгээсээ бүр дархлаагаа бол амар сайн дэмжих хэрэгтэй. Сэтгэл зүйн эрүүл мэндэ бодно гээл тэгэл одоо нөгөө өөрийгөө эрхлүүлнэ гээл тэгэл хүмүүс тэгдэж штэ өөрийгөө эрхлүүлнэ өөртөө гоё юм авч өгнө мөгнө гээл яг тэгээд ярьж ивэл бас окей. Гэхдээ тэрнийхээ хажуугаар ер нь бол бие махбодоо ядраахгүй байх хэрэгтэй. Аль талаас нь л ингэж ер нь дэмжиж явах хэрэгтэй юм шүү байгаа. Тэгжиж хүн дээртэн, тэгжиж хүн сэтгэл нь чирвэл, бие нь чирвэл тэгээд тэргээд агаад ухаан санаа ч гэсэндээ эрүүл байна гэсэн үг байхгүй. Тийм байна. Тэгээ тийм учраас тиймэрхүү юм бас сайн бодож явах хэрэгтэй. За тэгэнгүүт өөр алхал яриа шүү дээ те. Хүн гониглж явах үедээ нөгөө нэг юм юу явуулчих юм шүү байгаа. Сэтгэл хөдлөл нь одоо өндөр болчдаг гэсэн үг. Сэтгэл хөдлөл өндөр гэхээр л одоо нөгөө нэг амар баярлдаг гэсэн үг биш шүү дээ. Сэтгэл хөдлөл өндөр гэдэг чинь амар их ингээд хүчтэй гонигддаг ч юм уу те. Яг хүн гонигтай байх үедээ сэтгэл хөдлөл өндөртэй байгаа учраас айгүйх буруу шийдвэрүүд бас гаргадаг юм шиг байгаа. Тэрнээс болоод ер нь бол амар хамаа оролт ер нь бол устдаг штеп. Ягаад тэгэхээр хүн хитрхи гунигалцсан, хитрхи сэтгэл хөдлөл өндөртэй шийдвэр гаргахад ингээд өөрийгөө одоо эрүүл ухаанаар тэрэндээ хандаж чадахгүй байгаа учраас буруу зүйл хийдэг тийм үү? Яг тэрнтэй адилхан болж бүтэхгүй хүнд тийм гэж хэлэх тохиолдлууд амар их байдаг. Одоо яг ингээд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн ингээд аюу гуниглал, аюу одоо шалтгаангүй хэцүү байдалтайгаар ингээд нэг тийм гонигтай байдалтай байхад хэн нэгэнд иргэдэн байгаад ч юм уу хэн нэгэн жоохон анхаарал хандуулчихаар тэрэнд ингээ уяраад явчихдаг тохиолдол бас амар их байдаг. Гэхдээ тэр нь яг үнэндээ ингээ дараа нь хараад бодохоор хизээч нэг тийм хайр ч юм уу за хүний өрөмд тийш хоорхол ч юм уу те ийм сэтгэл гаргах явц ч юм уу тийм юм ерөөсөй байгаагүй байдаг. Зүгээр л гонигтай байсан. Гонигтай хахад хэн нэгэн жоохон мөрийг нэлээд өгсөн чинь тэгэл шууд жоохон мөрийг нэлээд өгөхөд
бүр хитрхи их сэтгэлийг нөгөө хүндээ буцаагаад гаргацсан байдаг. Тэгээд дараа нь тэр нь бол харамсал болж хувирдаг заяа. Тэгээд тийм юмнууд бас надад амар харамслаа санагдаад байдаг. Та нар намайг яг юу гэж хэлэх гээд байгааг бол ойлгож байгаа гэж би найдаж байна. Ер нь тийм байна. Ер нь тэгээд гуниг гэдэг зүйлийг би хувьдаа маш гоё зүйл гэж боддог. Гэвэл та нар идэх үү? Ягаад тэгэхээр би нөө хэлжсэн шүү дээ. Ингээд гунигтай байдлаас гаргахад мань тусалсан зүйлс бол ингээд юм уран зохиолоо гэд хэлжсэн. Тэгэхээр гуник гэдэг зүйл намайг уран зохиолтой, гуник гэдэг зүйл намайг хөгжмөнтэй холбосон байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэнгуут би тэр зүйлүүдтэй ингээд гоё уран зохиолтой уучраад, гоё хөгжмүүдтэй, гоё дуунуудтай золгоод ингээд явж байхдаа гуниктай байдлаа би ерөөсөй орхиогүй байхгүй юу? Би амар жоохон ойлгомжгүй ярьж байна уу? Гэхдээ яг та нар намайг ойлгож байгаа гэж би найдаж байна. Улам л юм гоё гуниктай зохиолууд дуртай те. Бүр юм учир зүггүй бүр ингээд юм гүнд нь ормор санагддаг те. Амар гоё дуунууд сонсоод бүр ингээд бүр юм живж байгаа юм шиг мэдрэмжийг ингээд авмаар байдаг. Тэгэж гуниглмаар байдаг бүр хүчтэй. Тэг гуниглаа сууж хахад бүр заримдаа амар гоё санагддаг надаа. Тэгээд би баг ингээд гуниглж ийж тийм мэдрэмжүүдийг авж ийж өөрийгөө ингээд жоохон амьд байгааг мэдэрч эхэлдэг гэх юм уу. Бүр хитрхи бүр ингээд юм би нисэж ингэж явж үнэхэр чаддгүй. Хитрхи нисээл баярлал ингээд хөөр жаргалтай бүр ингээд тэгж хитрхи удаан явж чаддгүй. Тэр тунд заавал би ингээд гэл амс хийгээл жоохон гуниглал тэгээ жоохон гунигтай юмнууд уншаал уйлал тийм мэдрэмжүүдийг авч ийж ер нь л би өөрийгөө ер нь л хэвэн байгаагаа амьд байгаагаа тий ер нь л би юу хийж байгаа вэ юу бодох хэвтэй вэ гэдэг нэг жоохон амс гэж боддог гэх юм уу. Хүний амьдралд ер нь л тиймэрхүү мэдрэмжүүд аль заавал байх хэрэгтэй юм болов гэж би зүгээр хувьдаа боддог. Эсвэл гэхдээ хүн болгон өөр байдаг штэ ер нь л тий. Тэр ч ихтэй ингээд яг нат шиг нөгөөнийг ингээд нэг тийм гонигтай мэдрэмжүүдээр ингээд яваад чаддгүй хүмүүс ч гэсэн ер нь л байдаг шүү дээ. Заавал ингээл инээж иж, заавал гоё олонтойгоо байж иж те. Заавал хөөр жаргалтай байж иж тэгж амьдрал нь ингээд урагшилдаг тийм хүмүүс байдаг бол би болохоор эсрэгээрээ арай гуниглж иж, ганцаараа байж иж те. Гунигтай зүйлс уншиж иж, мэдэрч иж, уйлж иж, тэгж иж би баг миний амьдрал урагшлаад байгаа маяг шин те. Ямар ч нэг тиймэрхүү байдаг. Жохон сонирхол сонсогдож байна те. Гэхдээ яах вэ одоо тэгээд үнэн л юм чинь. Ингээл ганцаараа байх бүр амар гоё те. Яг тийм хүмүүс байна уу? Би бүр яг өөрийгөө амар үзэгчтэй л юм шиг ярьж байна. Гэхдээ одоо яах вэ? Им ганцаараа байх мэдрэмжийг амар хүсдэг те. Ингээд олон хүмүүстэй байхаар үнэхээр ядардаг. Гэхдээ яг олоолаа байх бол би бол учиргүй нэг тийм амар интроверт хүн бол биш байхгүй биш. Олонтойгоо байх дуртай би олон найз нөхөдтэй. Гэхдээ яг удаан тэгэж яваад хараа ганцаар байх мэдрэмжээ бүр амар өгүүлж эхэлдэг. Тэг жоохон ганцаараа байгаал ингээл байхаар бүр бүр амар гоё гэдэгтэй дуу муугаа сонсоол ингээл зүгээр дуртай амаа хийгээл ингээл гоё хөвтөл өөрийгөө алтаал гэрмэр замбраагүй тэгэл ингээл хинч ингэж ир загнаж магадгүй ганцаараа байж мах бол бүр амар гоё санагддаг надад. Тийм байна. Тэгэхээр хүнд ер нь бол юм ганцаараа байх мөчүүд бол амар хэрэгтэй юм шиг ба. Тэгжиж хүн өөрийгөө сонсож байгаа байхгүй тий. Нөгөө нэг ямар кинон дээр тэгдэг гэддэг лээ. Хүн ганцаараа уншдаг өдрийн тэмдэглэлтэй хүртэл худлаа ярьж бичдэг гэд байдаг штэ. Яг тэрэн шиг тийм байхад хүн олон хүмүүстэй байхад бүр өөртөө бүр амар худлаа хандж байгаа байхгүй тий. Хүмүүс таалагдах гадгүй хүмүүс таалагдчих болно л та. Ер нь л таалагдах гал угаасаа би тэгсэн л хичээдэг шүү дээ. Хүн болгон л тэгдэг. Гэхдээ тэр нь өөрийгөө амар ядраадаг тий. Ингээл хүмүүстэй байгаалахаар амар гоё ааштай хандах гал одоо нөгөө хүнээ гомдоочихгүй гэл ингээл нөгөө хүндээ сайхан хандаал өөрийнхөө хамаг энергийг зарцуулаад энэ бол өөрөө хүнийг бол амар ядраадаг. Тэгээд тийм болохоор хүн ганцаараа байж ах ер нь л хэрэгтэй. Өөрийгөө ингэж тайвшруулад тий жоохон ганцаардвал ганцаардаг л тий ер нь бол жоохон ганцаардал ингээл бас тийм хүмүүс байдаг ш нөгөөний юм ганцаараа байж чаддгүй ерөөсө жоохон ганцаараа хол ингээл хүн хүсэмжлэл хэнийг ч хамаагүй авчирч хажуудаа байлгамаар санагдал тэр бол өөрийгөө амар гэмтээдэг мэдрэмж
гэж би боддог. Тэгэх тусам хүн дараа нь өөрийгөө амар гэмтээдэг. Ягаад тэгэхээр тэр чинь ганцаардаа учир зүггүй хэнийг ч хамаагүй хажууд авчирчингууд тэр чинь хинж хажууд нэрж хинж тэр сэтгэл зүрхийг нь өвтгөж шархлуулаад яваа гэлээ тийм үстэй. Тийм болохоор ер нь бол хүн аль болох ганцаар байгаа сурчвал айгүй зүгээр. Яг хүн бүр амар ганцаар удаан байчих юм бол тэрэндээ тасаад жоохон хэцүү болчих магадгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ер нь бол жоохон ганцаараа байгаа сурах бол хүнд айгүй хэрэгтэй. Тэгжиж саяны хэлсэн зүйлүүдийг бол хийнэ гэсэн үг. Яг би нөгөө нэг яах гэж байна. Нуршаад саяныхаа ярьсан мэдтгэхээ ярих гэж байна. Ер нь аль тийм байна. Тэгээд гуниг болон ганцаардал гэдэг зүйлүүд бол хоорондоо ер нь жоохон холбоотой зүйлс байгаад байгааз. Тийм байна. Тэгээд хэрвээ одоо энэ бичлэгийг үзэх юм бол надад амар гоё гонхтой үедээ сонсдог дуугаа ингээд гоё над руу явуулж өгөөрэй. Эсвэл комент хэсэгт бичиж үлдээж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд би одоо ингээд ийм бичлэг хийсэндээ өөрөөсөө жоохон ингээд ичээд байгаа учраас ямар ч гэсэн инстаграмдаа эхлээд жоохон шеэрлэхгүй байд юм уу гэж бодож байна. Яг манай найзууд намайг харчвал би амар хэцүү хаа найзтаасаа жоохон нэг кринж гэдэг штэ. Яг тэг юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Яг уу манай найзууд намайг шоолохгүй л те. Яг уу дэмжин л те. Тэгтэл би яг ингээд хүмүүс ингээд энийг харж юм бол жоохон ичих юм шиг надад санагдаад байгаа. Тэгтээ би цаашдаа гайгүй болчих хаа гэж ер нь бодож байна. Тэгээд та нар надад гоё сонсох дуртай дуунаасаа хуваалцаасай. Гунигтай үедээ шүү заяа. Гунигтай үедээ эсвэл бүр юм зорж гуниглуулдаг тийм дуу байх юм бол надад гоё сонсохоорой. Монгол гадаад ерөөс хамаа байхгүй. Тийм байна. Тэгээд одоо хинж үзэхгүй, хинж комент өчөхгүй байсан ч гэсэн одоо яах вэ? Би өөртөө гунигтай дуу сонсох юм уу яа тий. Тэгээд тийм байна. Тэгээд дараагийнхаа бичлэгийг би бас айгүй гоё ойрхон оруулчихъя гэж бодож байгаа. Тэгээд надад ботсон сэдв бас байгаа. Эсвэл та нар ийм юмны тухай юу гэж бодож байна гэдээ бас хэлж өгөөрэй. Одоо би нэг subscribe-гүй шинэ хүү юм байж бас айгүй их юм мөрөж байна тий. За баяртай. Баярлалаа. Өөрийгөө хайрлаарай.